За сайн бацхан миний Монголын ард түмэн ялангуяа Монголоо гэсэн сэтгэлтэй охид залуучууд минь энэ өдөр миний хүргээ та бүхэндээ ингээд өнөөдрийн сэдвэр коронавирус болон ковидын үхэлтийн талаар тэгээд цаашлаад эдийн засгийн дан геополитик энэ дэлхий дээр одоо яг юу болоод байгаа вэ тийм ээ ямар хуу аимшигын сэтгхүүтэй хүмүүс энэ том гүрнүүдийг удирдах байгаа вэ энэ гүрнүүдийн хооронд яг ямар мөргөлдөөн болоод байгаа гэдэг мэдээллийн талаар товчхон бөгөөд тодорхой эмчилгээ дээр та бүхэндээ хүргэхийг хичээх болно. За ингээд коронавирусын талаар яриа. Өнөөдрийн байгаа мэдээлэлээр бол Хятадаас авч байгаа мэдээлэл нь 4500 хүмүүс коронавирусээр өвчлсөн байна гэж байна. Коронавирусээс болж өгсөн хүмүүсийн тоо 106 хүрсэн гэж байна. Гэтэл энэ мэдээлэл нь ард иргэдийн ярьж байгаа. Тэгээ бас өөр орнуудаас авч байгаа мэдээлэлтэй зөрөөд байна л да. Тэр нь юу гэж хэлэхэд зэрэг хэдэн хоногийн өмнө Оросоос 112 мянган хүн коронавирусээс болж үхсэн гэсэн мэдээлэл гарч ирсэн. Тэгээд дээрэс нь Вухан хотод байгаа эмнэлгийн эмч нь өөрөө аль хэдийн 90 мянган ард иргэд энэ коронавирусээс өвчлсөн. Энэ вирус нь хэр аюултай вэ гэсэн чинь нэг хүнээс 14 хүн рүү дамждаг. Тэр 14 хүн дахиад 14 хүн рүү дамжуулна. Нийт 196 болно. 196 хүн дахиад 14 хүн рүү дамжуулна хүмүүрнэ. Тэгээд 2744 хүн нэг мэдэхэд өвчтөе болсон байна гэж байна. Тэгээд ийм хурдтай торхож байгаа ийм аюултай вирус байгаа болохоор зэрэг хятадууд ямар арга хэмжээ авч байна вэ? Бүхүүлдэн 11 сая ард иргэдтэй Вухан хотыг карантинлж байна. Хязгаарлаж байна. Хүмүүсийг оруулахгүй гаруулахгүй гэж байна. Гэтэл 1.4 тэрбум ард иргэдтэй хүн өнөөдөр зүгээр нэг 106 хүн өгөхөд бүхүүлдэн 11 сая ард иргэдтэй Вухан хотыг карантинлэх үү? Та нар бодоод үзтээ. 106 хүн өгсөн гэж байгаа мөртлөө бүхэлдэн 11 сая ард иргэдийг шууд оруулахгүй гаруулахгүй гэд хязгаарлаж штэ. Өөрөөр хэлбэл тэр 11 сая ард иргэд хэсэг хугацааны дараа бүгд өвчлсөн байх магадaltaй. Өөрөөр хэлбэл 11 сая ард иргэдийг шууд золино гаргаж штэ. Бүхэлдэн 1.3 тэрбум хэдэн зууч үедээ тэр хүмүүсээ аврахын тулд тэгээд ямар ч асуудалгүй бидний контролд чадж байгаа гэж хятадууд энэ мэдээллийг цацаж байгаа боловч хийж байгаа үйлдэл нь арга хэмжээ авч байгаа тэр арга барил нь маш ноцтой вирус юм а гэдгийг илэрхийлээд байна. Гэтэл өнөөдрийн Монголын төрийн бодлого яаж ажиллаж байна? Юу гэлээ? Хилээ хаагаад хэрэггүй. Хилээ хаах юм бол эдийн засгт муу гэж. Юу яриад байгаа юм бэ? Хэрвээ коронавирус Монголд ороод ирэх юм бол Монголын ард иргэд өвчтөе болоод ирэх юм бол эн чинь жинхэнэ эдийн засгийн жинхэнэ хямрал үстэй. Монголын ард иргэд ямар мөнгөөрөө, ямар техник дээр очиж, ямар эмнэлэг дээр очиж тэр вирусыг эмчлүүлэх юм бэ? Эсвэл өстө жинхэнэ Монголын ард иргэд жинхэнэ үхэл рүүгээ тонил гэж байгаа юм уу? Монголын ард иргэд өвчлөөд бүгд ингээд мөнгө төгрөггүй хаашаа гадаад руу ямар улс руу очиж эмчлүүлэх юм? Энэ эмчнийхэн мөнгөний тэр одоо улсын хурлын гишүүн хилээ хаавал эдийн засгт муу гэсэн гэж ярьсан хүн өөрөө тэр ард иргэдийг хашийн карманаас мөнгө гаргаж тэр хүмүүсийг тэтгэх юм уу? Гадагш нь гаргаж эмчлүүлэх юм уу? Чиг юу яриад байна? Тэгээ дээрэс нь төхөөрөмж нь орж ирээгүй байхад төхөөрөмж нь орж ирээгүй дараа 7 хоногт орж ирнэ гэсэн мөртлөнгөө Монголд коронавирус тогтоогүй байна гэж тогтоогоогүй гэж тэгж ярьж байгаа мөртлөнгөө Монголд аюул байхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгээ Монголд ердөөсөн ямар ч аюул байхгүй зүгээр ханиа том уу байгаа гэсэн мөртлөнгөө улсын хурлын гишүүд төрийн ордон дотор захаа бий болгож шүү дээ. Төрийн ордонд өөрсдөө 76 гишүүд карантинлээд шүү дээ. Ард иргэдээсээ та нарын ярьж байгаа үг чинь хийж байгаа үйлдэлтэй чинь зөрөөд байна. Ийм учраас ард иргэд улс төрчдөө итгэхгүй байна. Итгэхгүй байгаа болохоор зэрэг өөрөөсдөө мэдээлэл хагаад адилхан үхвэл бүгд л үхэхээр тийм нөхцөл байдал байгаа ард иргэд бие биендээ мэдээллүүдээ аль болох чадах чинээгээр секунд болгон минут болгон цаг болгон мэдээлэл хийх хүсээд тэр мэдээллүүдийг чи фэйсбүүкээр цацаад байгаа. Бүхүүлдэн 11 сая ард иргэдтэй Вухан хотыг карантинлээд байгаа тийм айхтар вирус тархацсан байна гэдгийг хятад ард улс өөрсдийнхөө арга хэмжээ үйлдэлээр илэрхийлээд байхад штэ. Өнөөдөр ямар арга хэмжээ аваад байна? Маска зөв. Юу гэнэ? Тэнгүүд энэ вирус маш хүчтэй вирус байгааг бүгд одоо дэлхийд дээр анзаарч байна л да. Ганцхан манай Монгол биш. Тэгээ ингээд бодоод үзэнгүүт юу гэсэн чинь эн чинь мутацанд орт юм байна. Дээрээс нь 14 хоногийн дараа коронавирустэй байгаа чинь илэрнэ гэж. Юу гэсэн үг юм бэ? Би одоо өнөөдөр ингээд коронавирустэй болцсон 14 хоногийн дотор 14 хоногийн дараа илэрнэ. 14 хоногийн дотор би хайртай бүх хүмүүстэйгээ уулзсан байна. Миний тэр хайртай хүмүүс цаашаа найз нөхдөдөө уулзсан байна 14 хоногийн дотор. Тэгээ нэг мэдэхэд 14 хоногийн дараа надаас ахуулаад мянган хүмүүс миний таньдаг хүмүүс хамтдаа үхэж эхлэх нь шүү дээ.
Ийм аюултай вирус гараад ирсэн болохоор зэрэг хүмүүс сэжгэлж байна. Геополитик наа чи биологийн дайн байна. Наа чи ингээд шууд дайн бараг эхлүүлчлээ. Хүмүүсийг зөөр шууд хомруулан устгах тийм вирус гаргаад ирсэн байна. Албаар лабораториос гаргаж ирсэн байна. Яагаад вэ? Яагаад гэсэн чинь амьтнаас хүн рүү дэмжсэн гэдэг. Уучлаарай. Янз янзын том өвчнүүдийг дандаа амьтнаас хүн рүү AIDS доох хаанаас бий болсон. Нэг хүн авчиад тэр сармагчинтай унтснаас болоод сармагчингаас доох авсан байна гэж. Уучлаарай. Би нэг юм ойлгохгүй байна л да. Бүхэл дэлхий дээр том эрдэмтэнгүүд бас нэг асуултын тэмдэг тавиад байна л да. Тэр нь юу вэ гэсэн чинь албаар лаборатори дээр ажиллаж хагаад айхтар вирусыг гаргаж ирсэн байна гэж ярилцж байна. Яагаад заавал 14 хоногийн дараа илрээд байгаа юм бүр. Тэгсэн мөртлөг маш хурд. Дээрээс нь мутантанд ордог. Бүр супер өвчин байх нь шүү дээ. Тийм болохоор зэрэг энийг магталж байна, сэжгэлж байна. Геополитикийн биологийн зэвсэг гэж маш их хүмүүс сэжгэлж байна. Тэгэхэд өнөөдөр Монголын төр засаг юу хийгээд байна? Энэ тал дээр яг бодож байгаа юм уу, юм уу? Бас мэдмээр байна шүү дээ. За. Эдийн засгийн дайны талаар одоо ярив. Эдийн засгийн дайн. Европын улсынх нь бүгд 100 жилээр Африкийн орнуудыг колоничилж байгаад газар доороо байгаа алт эрдэнсийг булааж аваад дээр нь байгаа хүмүүсийн хомрголон устгаж байгаад дээрлэхэж, хятаж, алж, боолчилж, тийм ээ. Тэгээ газар доороо байгаа бүх эд баялагийг аваад Европ улс өөрсдийнхөө эдийн засгийг доктортой байлгаж жинхэнэ хөгжсөн улс. Европ улс ухаантай чадалтайтай хөгжөөгүй. Европ улс бүхэлдэн Африк твийг ард иргэдийн дарангуйлж, эзэрхийлж, хомрголон устгаж ийж газар доор байгаа эрдэнсийг булааж авч байж тэгж Европ улсыг бий болгосон. Нэгт, хоёрт Америк улс яаж бий болсон юм? Дахиад Европоос нөгөө дээрэмчингүүд нь Америк руу явсан. Африкаас хэдэн боолуудыг аваад. Тэгээ Америк төв дээр байсан 100 сая индианчуудыг хомрголон устгасан. Янз янзын гаруй үсгийн гэрээнээр зурулж, янз янзын тийм вирустэй, бас яг адилхан вирустэй альчууруудыг тарааж 100 сая индианчуудыг хятсан. Тэгээд дээрээс нь Африкаас авчирсан хар арьстангуудыг боолчилж байгаад өнөөдрийн Америк төв нөгөө нэг хүчрэхэг эдийн засгийн доктортой дэлхийг манлайлж байгаагээ орно гэж яриад байгаа. Хүний цусаар жинхэнэ хөгжлөө бий болгож, хүний цусаар хүний зовлонгоор жаргалаа хийсэн ийм улс. Тэгээ бодоод үзтээ дөнгөж саяхан 1960 онд хар арьстангуудад хүний эрхийг олгосон. 1960 онд 60 жилийн өмнө шүү дээ. 60 жилийн өмнө Америкууд ухаарад эдгэр чинь бас адилхан хүмүүс шиг юм шиг байна л да тий. Хар арьстай л болохоос ш. Бид нар бодохдоо эдгэр боол юм байна гэж бодсон. Гэхдээ эдгэр чинь бас хүн юм байна. Бас хүн эрхтэй, хүний эрхтэй байх ёстой мэн хүний эрхийг олгож исэн тийм улс. 1960 он хүртэл Африкийн твийн орнуудыг колоничилж байсан европчууд. Сайхан шүү дээ. 60 жилийн өмнө шүү дээ. Ийм айхтар хариг сэтгхүүтэй бусдын зовлонгоор бусдын газар нутгаас баялагийг булааж авч өөрсдийнхөө эдийн засгийг доктортой байлгадаг том орнууд, гүрнүүд. 9 сарын 11-нд юу болсон? 2001 оны 9 сарын 11-нд Америкийн эдийн засаг унах ирэмгдээрээ байсан. Гэтэл хоёр Twin Tower-ыг албаар өөрсдөө дэлбэлж хаяад Арабын улс руу дайрч цэргүүдээ явуулаад тэндээс дахиад нөгөө колоничилдаг. Дахиад нөгөө өвөгтэй эцсийнхаа хийдэг аргачлалыг хэрэгэлсэн. Арабуудын газар нутаг дээр очиод талибануудыг Аль-Каида, Осама бин Ладен олон гих мэтлэр бүх газруудыг сүүчиж хаяад бүх хүмүүсийг алж хаяад газарт нь байгаа баялагийг аваад тэр газар дээр нь кокаины том ургамлуудыг ургуулад өнөөдөр бүхэл дэлхий дээр тархаж байгаа кокаины 60% нь Афганистанд үйлдвэрлэгддэг. Тэр Афганистанд үйлдвэрлэж байгаа кокаиныг хэн авч байгаа гэж бодож байна? Эдийн засгаа доктортой байлгахын тулд эрх мэдэл бид нар энэ дэлхий дээр агуу ард түмэн гэдгээ үргэлж батлахын тулд хүний цусаар өөрсдийнхөө тэр эдийн засгийг доктортой байлгадаг, хүний цусаар өөрсдөө аз жаргалтай байлгадаг ийм сэтгхүүтэй хүмүүс энэ дэлхий дээр том гүрнүүдийг удирдаад байна гэдгийг хизээж мартаж болохгүй монголчууд бид нар. Тэгээ одоо та нар бүгдээрээ бодоод үзтээ Монгол улс өнөөдөр яг ямар байдалтай байгаад байна? Монголын өнөөдрийн газар нутгийн байдал яг Африк улстай маш их төгссөн, маш их төстэй, бараг Африк улс шиг зарим газрууд нь болцсон байгаа. Яагаад вэ? Яагаад тэгэхээр зэрэг хүний эрх, даяаршил, инээ тэрэ бүгд bullshit. Чигэн зүгээр тарих угаалт, хог навш. Би та нарын хүний эрхийг хамгаалах гэж ингэж хурж ирэнгүүтээ бүхэл бүтэн улс орныг ямар болгож байгаа та бүхэн бид нар өөрсдөө биеэрээ мэдэрч штэ. Одоо та бүхэн нэг бас дахиад нэг юм ярив. Үнэн нуух тарих угаалтууд. 9 сарын 11-нд хүүхэлдэйн кинон дээр аль хэдийн зуун
За хэдэн жилийн өмнө 1996 он, 1991 он 9 сарын 11-нд Twin Tower мөргөж унана гэдгийг аль хэзээ Google-ийн кинон дэр ингээд сурчилж байсан. Урьдчилаад мэдэгддэг байсан. За тэгсэн чинь 2000 онд Simpsons Google-ийн кинон дэр Трамп ерөнхийлөгч болж байгаа. Тэр нөгөө нэг захлаан шатаараа доошоо бууж байгааг тэгээ бүр яг бүх дүрсээр нь одоо тэр Трамп доошоо ингээд шатаар бууж хахад хажуу талынх нь хүүхэн нь одоо тэр самбар мамрыг доош нь унгааж байгааг тэр бүх дүрслийг нь яг бүр тэ детальчлаад 2000 онд гаргаж ирсэн Google-ийн киногоор. Тэгсэн чинь Трамп 2015 онд яг тэр нь биелсэн бүр. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой юм. Одоо нөгөө Кобигийн үхэлд өнгөсөө маш том харамсалтай юм болоо. Нисдэг дэргээс те. Нисдэг дэрэг нь ажиллагаа байгаад яасан хийсэн үү? Яасан дэлбэрсэн үхсэн Коби үхсэн инээ дээр дэлхий дээрээ шуурч байна. Гэтэл 2017 онд Кобигийн үхэж байгааг бүр нисдэг тэрэгт шүү. Машин биш те. Богоонд биш, хүнд буудулж биш. Эсвэл янз янзын тэнгэр дээрээс үсрээд үхсэн биш. Яг нисдэг тэрэг дотор явж байгаад дээрээс нисдэг тэрэгтэйгээ унаад дэлбэрээд үхэж байгаа тийм хүүхэлтэй киног 2017 онд гаргасан байна. За энүүгээр би яг юу гэж хэлэх гээд байна вэ? Энүүгээр би яг юу гэж хэлэх гээд хэлэхээр зэрэг хүмүүсийн тархийг ингэж угаад юм аа. Хүүхэлтэй кинон дэр ингээ гаргаад ирчихлээр зэрэг одоо би ингэж ярангууд тулгаа хүүхэлтэй кино яриад шнаа чинь зүгээр л зохиом л штэ. Гэхдээ тэгвэл яагаад энэ бүх зүйлийг яг таарад байгаа? Хүмүүсийн тархийг яаж угаадгийг та монголчууд бид нар өнөөдөр мэдж байгаа билүү? За тэгэнгүүт коронавируст ковидтэй ямар холбоотой юм бэ гэж. Бас дахиад энэ бүх зүйлийг томоор авч үзье, тийм үү? За, коронавирус хятадын эдийн засагт маш муу. Хятадаас одоо юу ч авахгүй. Өөрөөр хэлбэл хятад одоо коронавирустэй болцсон гэд хятадын одоо бараануудыг иш тийш нь гадагш нь гарах ямар ч боломжгүй болчихж байгаа. Айхтар ууз. Яагаад хятадыг тийм айхтар хохироож байгаа? Яагаад тэр зэрэг хятад ус бүгд мэдж байгаа. Сүүлийн хэдэн жил хятад улсын одоо үйлдвэрлэж байгаа экспортлын эдийн засаг бол маш хүчтэй, асар хүчтэй. Хэдхэн жилийн дотор маш хүчрхэг болсон. Энэ нь Америк улсад таалагдаагүй. Трамп хятад улстай гэрээ хилцээр хийх гэсэн чинь хятад улс тэрийг зөвшөөрөөгүй өнгөрсөн жилийн сүүлээр. Тэгээ эдийн засгаар энэ Америк улсад маш том хохирол бий болгож байгаа. Тэгээ маш том хохирол амсахаа мэдэнгүүтээ Трамп яасан? Дахиад нөгөө нэг сурсан аргаа хэрэгэл. Нөгөө нэг 9 сарын 11-нд хэрэгжилж ирсэн нөгөө араб орд руу дайрч газар нутгийг эзэлж тэр газар доор байгаа баялагуудыг авах. Дахиад тэр аргаа хэрэглэх гээд сая дөнгөсөө Ирануудтай бас дахиад нэг асуудал үүссэн чинь Трампын буруу болоод бүхэл бүтэн дэлхий даяараа Трампын буруугээд Трамп руу хурууга заасан. Тэгсэн чинь ийм үед яаж ийн гэсэн чинь бүхэл бүтэн дэлхий даяараа хятад ард улсыг үзэн ядж байгаа шиг. Одоо бүхэл бүтэн яг ярихгүйгаач гэсэн хятадын бараг битээ яв. Хятад хүмүүсийг битээ ойртвол. Энэ хятадын бүх юм одоо юм вирустэй. Энэ хятадын ийм өөрөөр хэлбэл хятадыг жоохон жигшиж ирж байгаа тийм сэтгэл мэдрэмжийг бүхэл бүтэн дэлхий даяарт хараачлаа шүү дээ. Хятадын бүх юм одоо с ิจ гтэй болоод эхэллээ шүү дээ. Тэгэхээр зэрэг бүхэл бүтэн хятадыг үзэн ядах тийм сэтгхүүг бий болгож чадсанараа эргээгээд хятадын эдийн засагт маш том хохиролтой. Яг энтэй адилхан Америк улсыг тодорхой хэмжээний Трампаас болоод Трампын тэнэг үйлдэлүүдээс болоод Трампыг инстажиг тэнэг гарав ингээд Америкийг муулж эхэлсэн. Америкийг муулж ирэх нь эргээд Америкийн эдийн засагт бас дахиад муу. Тэгэнгүүт Америкийн эдийн засагт маш муу болохоор эргүүлээд яасан гэсэн чинь Америкийг ингээд чигчж байгаа үзэн ядж байгаа тэр мэдрэмжийг Кобигийн үхэл дээр засчиж байгаа байхгүй юу? Коби өхөнгүүд бүгд нөгөө нэг Америкийн үзэн ядчихсан чинь юу Коби өхчлээ штэ ийм сайхан өхчж байгаа мó гэж. Бүхэлдэн Америк улсыг үзэн ядчихсан үзэн ядалтын тэр төвшин дээр нь очтол тэр төвшөнд нь тааруулсан харуулслыг бий болгодог. Өөрөөр хэлбэл хүн үзэн ядлаа гэж бодъё. Тэр үзэн ядлаа тэр мэдрэмжийг яаж эерэг болох вэ гэхээр зэрэг тодорхой хэмжээний хүнийг өрөвдөх юм бол нөгөө үзэн ядж байгаа тэр мэдрэмж нь алга болно. Өөрөөр хэлбэл таны үзэн ядж байгаа хүн чинь өнөөдөр зовоод ингээд коронавирус аваад үхчихвэл имлэг дээр ингээд хөвтчихвэл та яах вэ? Amo хогч ингээ хулгайч хэлэхгүй шүү дээ. Бас яах вэ адилхан хүн байсан. Тэр тухайн үед нэг жоох юмнаас болоод хоёулаа хэрэлдсэн байна. За яг хүн үхэж байгаа маань нэ тэрээгээд тийм үстэй. Хүний нэг үзэн яжсэн сэтгэл бас гуйжраад бас те. За яах вэ бас имлэгт үтсэн яана би бас ингэж бодог үхэж байгаа юм байна шүү дээ. Хүн өрөвдөн тийм үү. Яг тэр мэдрэмжийг нөгөө нэг Америкийн үзэн яжсэн тэр сэтгэлийн мэдрэмжийг Кобигийн үхэл дээр засчиж байгаа байхгүй юу? Тэнгүү төө тулгаж шиг юу яриад байгаа юм бүхэл өдөр Кобиг зүгээр л те эдийн засгийн дайны зүгээр нэг хөзөр болгочихж байгаа юм уу гэж. Яг зөв. Entertainment Америкаас гарч байгаа бүх entertainment хизээж
ард иргэдийн хүн төрөлхтний оюун санааны хөгжлийн төлөө хүмүүсийн сэтгэл санаа, зүрх сэтгэл, бие, физиологийн хөгжлийн төлөө байгаагүй. Америкээс гарч байгаа Disney, Hollywood, дуучид юу гэдэг бүх юм хүмүүсийн тархийг угаахад зориулагдсан. Хүмүүсийн тархийг угаахад. Тэр Disneyд байгаа, тэр Hollywood байгаа, тэр дуучид байгаа бүх дуучид том алдартай хүмүүс Америкийн зүгээр нэг эдийн засгийн тогтоомных нь хөзөрнүүд нь хэрэгтэй үедээ тэрийгэ гаргана. Бүхэл бүтэн 9 сарын 11 тэр Twin Tower тэр хоёр том өндөрлөг зүгээр нэг хөзрийнх нь нэг нь байсан гэд бодоод үзтээ. Та нар бодоод үзэл дээ. Би та нарт одоо өөрсдөө чинь асууя л да. Бүхэл бүтэн 100 сая ард иргэдтэй байлаа. 100 сая ард иргэдтэй улс орон чинь эдийн засгаараа хямрах гээд байна. Тэгсэн чинь энэ эдийн засгаас хямралаасаа гарахын тулд гарцсан хаавсан арабуудын орнуудын доор нь байгаа тэр тос, алмаз одоо юу гэдэг тэр бүх газар баялагд хийж байна. Хэрвээ тэр баялаг дээр нь очиод тэр баялагуудыг авчих юм бол манай энэ 100 сая ард иргэд тогтвортой болох гэдэг эдийн засгийг. Тэгэнгүүт энэ эдийн засгийг 100 сая ард иргэдийг тогтвортой болгохын тулд тэр Twin Tower-д байгаа хэдхэн нэг мянган хүмүүсийг золиос нь гаргачээ. Угаасаа л дайн болоод янз янзын хүмүүс үхтэйвч. Яагаад гэвэл 100 сая ард иргэдэд авахын тулд хэдхэн хүмүүсийг золино гаргаж шээ. Дөнгөсөө хятад улс бүхэлд 1.4 тэрбум ард иргэдэд аварч үлдэхийн тулд 11 сая ард иргэдийг шууд карантинлоо золиод нь гаргаж шээ баг. Геополитик ингэж явагддаг. 100 саяар нь хүмүүсийг карантинлээд золиод гаргаж байхад Монгол улсын төрийн бодлого юу бодож байгаа юм бэ? Монгол улсын ард иргэд юу бодож төсөөлөд нөгөө хөзөрнүүдийн нараад дагаа баясаад байгаа юм бэ? Одоо яг энэ бодит байдал дээр бид нар яг жинхэнэ бодит байдлыг хараад сэрэх маш том боломж ирж байна. Энэ бүх зүйлүүд та бүхэн ингэ сонсгоо маш том цохилт болж магадгүй. Гэхдээ би та бүхэн дахиад нэг юм сануулъя. Үеийн үед хэдэн зуун жилээр штэ. Бусдын цусаар өөрсдийнхөө хөгжил, аз жаргалыг бий болгож ирсэн Европ болон Америкийн түүхэн бодтой шүү. Хийсэн үйлдэл нь байгаа шүү. Европ болон Америкийн гаранд нь түн бүм сая хүмүүсийн цус тэр хүмүүсийн гар дээр байгаа шүү. Энэ бол зөвхөн миний дүнжсээ ярьж байгаа бүх зүйлүүдийн нотлохоо байх болно. Зарим зүйлүүд нь худлаа шиж байгаад үнэн шиж байгаа. Гэхдээ ямархуу дэлхий дээр амьдраад байгаагаа ойлгосоо гэж хүсэж байна. За тэгэхээр зэрэг манай монголчууд энэ бүх мэдээллийг хэр сайн мэдж байгаа вэ? Энэ мэдээллээр бүх ард иргэд залуучууд, охид хүүгүүд дүүрэн хангагдсан байгаа юу үгүй юу? Одоо зүгээр нэг жишээ авъя л да. Энэ мэдээллүүдийг аваагүй байснаар дэлхий дээр эдийн засаг ийм хүчтэй, ийм айхтар нарийн явагддгийг мэдгүй байснаар залуучууд Монгол улстай өөрсдөө монголчууд Монголдо ямар том хохирлыг авчирж байгаа вэ? Одоо зүгээр нэг жишээ аваад үзье л да. Номинжин сая яасан Ямааны ноолуурыг бүрстэ жигэн дэлхий дээр бүр Европод бүр одоо Ямааны ноолуурыг та нар ингэж саманд юм уу ямааг ингэж зовоод юм уу гэд бүхэл бүтэн Европын янз янзын орнууд Монголыг одоо үзэн ядаж эхэлж шээ. Яагаад вэ гэхлээр Монголын Ямааны ноолуур дэлхийд номер 1 байсан юм аа. Байсан гэж одоо би ярьж байна. Байгаа мó үгүй би одоо мэдэхгүй. Нөгөө эдийн засаг хоорондоо дайн болж байгаа шүү дээ. Эдийн засгийн дайн болж ядчих чинь нэг хэдэн нэг тэнмэл малчингуудын тэр самансан Ямааныхан ноолуур нь хажуугаар нь ингээл цойлоо гараад ирдэг. Хин дуртай байх уу? Эдийн засгийн дайн болж байгаа том гүрнүүдийн. Тэнгүүт яасан? Эргээгээ тэр Ямааныхан ноолуурын эдийн засаг тэр одоо бизнесийг унгаахын тулд пета хэрэгжилж байгаа байхгүй юу? Тэгээ пета номинжинтэй хамтарч байгаа. Одоо тэгвэл би пета руу гомдол хийгээд одоо шүүх мөөхтэй тийм ээ. Танах одоо пета ийм бичлэг хийсэн байна. Ядаж манай монголчууд ингэж самандуумаа, самнах цаг хугацаа гэж байдээ. Самнахтаа ингэж ямааг зовоодгүй. Тэгээ хизээ ямаагаа саманчаад ямаагаа алдаг байсан. Ямаагаа муулдаг байсан. Муултаа хизээ толгойг нь хэрчиж муулдаг байсан. Манай монголчууд ингэдэг юмаа гэд шүүхтэх гэхлээр бас боломжгүй болчихжээ. Яагаад гэсэн чинь танаа номинжин чинь танаа өөрсдөө чинь монголчуудыг ингэж рекламцаа. Энэ бол пета бидний буруу биш. Танаа номинжин чинь энэ бүх зүйлүүдийг зохион байгуулсан. Танаа номинжин чинь бидэрттэй хандсан. Эргээд монголчуудыг зөвхөн монголчуудаар нь алчиж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл номинжин өөрөө энэ Монгол улсыг эдийн засгийг одоо ядаж Ямааны ноолуураар
монголчууд эдийн засгаараа тодорхой хэмжээний доктортой байсан. Тэр доктортой байсан эдийн засгийн доктортой байсан байдлыг унгааж штэ. Одоо ганхуулж эхэлж штэ. Ийм том хохирол мянган малчтын хоолоо олддог байсан тэр мөнгө орлогын хохироочлоо штэ. Номинжин гэхдээ хохирооно гэж бодсон уу? Бодоогүй. Яагаад бодоогүй? Яагаад гэвэл энэ геополитик мэдэхгүй. Бүхэл бүтэн эдийн засаг, бүхэл бүтэн ямархуу сэжгийн сэтгхүүтэй хүмүүс энэ дэлхий дээр бизнесийн дайн хийдэг вэ гэдгийг номинжин юу ч мэдэхгүй. Номинжин зүгээр л нэг дуу дуулдаг хүүхэн. Юм мэдэхгүй, мэдээлэл мэдэхгүй, харийнхныг дагаж савсгаснаар эргээд монголчууд эргээд Монголыгаа алаад байна. Одоогийн ингээд залуучууд бүгд Солонгос нь мэддэхгүй, Япон мэддэхгүй, Америк нь мэддэхгүй. Бүгд ондоо орны сэтгхүүтэй. Тэгсэн мөрчлөнгөө Монголынхаа төлөө гэдэг. Бүгд энэ тарих угаалтанд бүгд автагдсан. Ямар айхтар геополитикийн дан хүмүүсийн тарих угаагаад боол колоничлол болгоод колон болохгүйгээр колон болгодог болсон өнөөдөр. Өнөөдөр Монгол улс колон болоогүй гэвэл уучлаарай. Энэ Монгол улсыг газар шороо хараадах л та. Малчтын байж байгаа нөхцөл байдлыг хараадах л та. Энэ эдийн засгийн хямарсан байгааг харал та. Энэ улс төрчдийн коррупт байгаа байдлыг харал та. Тийм болохоор зэрэг энэ мэдээллийг одоо чадах чинээгээр та бүхэндээ хүргэж байгааг ойлгоорой. Тэгээд одоо энэ бүхнийг ингээ ярангууд мэдээж улс төрт тийм ээ. Ийм бол мэдээж байгаа шүү дээ. Улс төрчид бас дахиад ямар гэрээн дээр юу зурж байгаагаа мэдэхгүй. Гадны гэрээ ороод ирнэ. Монгол улс чи хөгжүүлнэ гин. Бүхэл бүтэн сүүлийн 30 жил яг энэ үйл явдал боллоо шүү дээ. Геополитикийн дан юу болж байгаа, эдийн засаг бла юу ч мэдэхгүй. Шууд гарын үсгээ зурлаа. Нэгэн гарын үсэг зурхад бүхэл бүтэн мянган Монголын ард иргэдийн ирээдүй үгүй болж байна. Зүгээр нэгэн гарын үсэг зурхад шүү дээ. Нэгэн гэрээн дээр би дөнгөж сая хэлсэн тийм үү? Америк улс бүхэл бүтэн индианчуудыг хомруулан устгахтаа гэрээ зуруулж агаад тий вирустэй альчууруудыг өвчнөд альчууруудыг тарааж байгаа 100 сая индианчуудыг хомруулан хятсан юм а гэж. Өнөөдөр яг тэр арга барилтууд Монголд хэрэгжээд байна шүү дээ. Өнөөдөр Монголын улс төрчид тийм агуу юм бол яагаад тэрийн бүгдийг тооцоолохгүй байгаа. Тэгээ дээрэс нь ард иргэд нь энэ мэдээллээр маш их дутмаг байгаа болохоор зэрэг маш том асуудал бий болоод байна л да. Тэгээ та бүхэн одоо харж байгаа. Австрал бас дахиад одоо галт төмөр гарлаа. Тэ дараа нь бороо орлоо, үер боллоо. Тэгээ дараа нь шуурга шуурж байна. Байгаль их бас давхар хажуугаар нь өөрийгөө илэрхийлээд байна шүү дээ. Та нар эдийн засгт дайн болж явах явцдаа байгаль их намайг үгүй болгоод байна. Ирээд байгаль их байхгүй болчихвол та нар бүгд жинхэнэ байгалийн гамшигт хомроглон устгах болно гэдгийг илэрхийлээд байна шүү дээ. Тэгэхэд улс орон хөгжихийн тулд дөрвөн юмыг уялдуулах шаардлагатай байдаг. Маш энгийнээр ярихад дөрвөн юмыг уялдуулах шаардлагатай байдаг. Та бүхэн одоо энэ Швейцар улсыг хараарай. Жинхэнэ ингээ байгаль нь сайхан, эдийн засгийн сайхан, ард иргэдэн сайхан, бүх юм ингээ сайхан нам гүн байдаг. Ягаад гэвэл энэ дөрвийг уялдуулж чадж байгаа болохоор. Нэг нь юу юм? Олон улсын геополитик, эдийн засгийн дайн. Энэ геополитик, эдийн засгийн дайн яаж явагдаж байгаагаас хамаарат улс орны төрийн бодлого бий болдог. Энэ төрийн бодлого нь бий болсноороо энэ төрийн бодлого нь ард иргэдтэй ямархуу үзэл бодолтой байхыг зааж өгдөг. Эргээгээд энэ гурав ч одоо уйлдэж штэ. Тэгээ энэ гурав уйлдангаа эргээд байгаль ихтэй ээлтэй байх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл ард иргэд нь бүхэл бүтэн дэлхий дээр геополитикийн эдийн засгийн дан ямар болж байгаа вэ гэдгийг ард иргэд нь мэдчих юм бол мэдсэн ард иргэд нь төрөөсөө шахаад төр нь эргээгээд энэ геополитиктэй уялдуулсан геополитик нь эргээгээд энэ байгаль ихтэйг энэ дөрөв хоорондоо зүү уйлдэж чадах юм бол Швейцар улсыг бий болгох юм аа. Байгаль улсаа хохироохгүй. Байгаль ихээ хохироохгүй. Тэгээд эдийн засгийн доктортой геополитикийн бодлогоодтай хамт уялдсан. Энэ бүх зүйлүүдийг ард иргэд нь мэддэг. Ийм байж жинхэнэ улс орн хөгжнөө. Тэгэхэд өнөөдрийн Монголын байгаа байдал нь геополитиктэй гадаадуудын дэлхийн геополитик нэг янзаар яваад байдаг. Монголын бодлого гэсэн чинь тэрнтэйгээ уялдахгүй тэрнийхээ хохирол нь болоо яваад байдаг. Тэгээ энэ хоёр нь хохир нь болонгууд ард иргэд нь шаал ондоо Солонгос, Япон, Америкийн хөгжил мөгжилч шиг энтэйгээ ердөөсөө уялдахгүй. Тэгээ дээрэс нь энэ байгаль их орхитуулсан. Геополитик нь Монголын байгаль ихийг жинхэнэ хүчирхийлээд эзэндээ бүр бүх баялгуудыг аваад байдаг. За ингээд энэ бүх мэдээллүүдийг та бүхэнд чадах чинээгээр товчхон бөгөөд тодорхой тайлбарлахыг хичээллээ. Бас нэг тодорхой хэмжээний оюун санаа чинь нээгдэж бас дэлхийн төвшөнд одоо юу болж байгааг
багахан ч гэсэн ойлгосон байх гэж найдаж байна. Миний энэ мэдээлэл бол нэрээ юу ч биш шүү. Энэ бол юу ч биш шүү. Өшөө бүр цаагаараа нарийн бодлогууд маш том тактикуудыг 30-40 жилээр боловсруулсан байгаа. Хэрэг Монгол орон монголчууд энэ хөрс дэлхий дээр өшөө нэг хэдэн үе, хэдэн зуун жил оршин тогтно гэж бодож байгаа бол монголчууд ядаж бие биенийгээ хайрладаг байх хэрэгтэй байна. Ядаж нэг коронавирус болонгууд нэг маскныхаа үнийг нэмдэггүй баймаар байна. Яг хөө магадгүй цаанаасаа үнэн нэмэгдээд ороод ирж магадaltaа. Гэхдээ тэрийг нь ядаж 100 төгрөг нэмээд зардаг байсан бол 100 төгрөгөд нэмээд зардагаараа л зардаг баймаар байна. Өнөөдөр нэг өвчин ороод ирлээ. Надад маск хэрэгтэй байлаа. Аптек дээр очлоо. Нэг нь 1000 төгрөг. 1000 төгрөгөөр би авч чадахгүй байлаа. Би нөгөө нэг өвчнийг авлаа. Тэгсэн чинь би таныг найзыг чинь найз нь байвал яах вэ? Эсвэл таны хайртай ах дүү хамаатан садангуудыг чинь дотны найз нь байвал яах вэ? Тийм үстэй. Бид нар үүсгэж чадахгүй шүү дээ. Бид нар одоо аптект орж ирж байгаа хүн болгонд маск өгч чадахгүй байснараа тэр маск авч чадаагүй аптек руу ороод маск авч чадаагүй тэр хүмүүс нь буцаж гараад бидний хайртай хүмүүстэй холбоо байхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Хэрвээ та хайртай хүмүүсийг бүгдээр нь өвчнгүй байлгая гэвэл бас л адилхан хог дээр байгаа тэр гуйлгчингуудыг маск тараах хэрэгтэй шүү дээ. Тэд нар бас адилхан хүн биш юм уу? Бүр хогийн цэг дээр байгаа түн бөмбөн хүмүүс байгаа шүү дээ. Тэдний эрүүл мэндийг бас давхар бодох шаардлагатай байдаг. За төр нь боддгоо юм байна. Гэхдээ ард иргэд нь ядаж бодох сэтгэхүйтэй нэг жоохон сэрхүүтэй баймар байна. За ингээд энэ бүхнийг анхаарал тавьж сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Асуух зүйлүүдийн бичлэгийн доор тавиад асуугаарай. Тэгээ би чадах чинээгээр хариулах болно. За ингээд дараа уулзлаа. Түр баяртай.